За ингээд лаборатори 11-ийг хийж гүйцэтгсэн байна. Тэгээд энэ болохоор туршилтын тоглоо харагдаж байна. За эхлээд болохоор while through-ийг тавихаас өмнө ба дараа гэдгийг харьцуулсан. За тэгэнгүүт энийг холдуулчих. За тэгээд энд болохоор 3 дээр PC1 болон PT төхөөрөмжүүд дээр ингээд холбогдох боломжтой утастай сүлжээ илрээгүй. Тэгээд PC3 дээр болохоор access point 1 ингэж гарч ирж байсан. Тэгээд байрлуулсны дараа энэ харагдаж байсан гарч ирж байсан. Тэгэнгүүт энэ болохоор нөгөө нэг дараагийнхын туршилтан дээр ном бодгоод тэгээд ном болцсон байгаа. Тэгэнгүүт энд болохоор холбогдох боломжтой гэж гарч ирж байгаа. За тэгээд эднэр дээр болохоор гарч ирэхгүй байгаа. Яагаад вэ гэхээр access point-ийн маань хүрээн ишиг хүрч чадахгүй байгаа учраас энэ PC, PT, PC0, PC1 дээр болохоор холбогдох боломжтой утас үзүүлж гарч ирэхгүй байгаа. За тэгээд wireless router тгийг энэ тавьсны дараачаар болохоор ямар үр дүн харагдаж байгаа гэхээр энэ 3 дээр болохоор холбогдох боломжтой 2 утас үзүүлж гарч харагдана. За энэ сүлжээс тодорхойлоод сүлжээнээс хамаараж уншаад за энд 2 гарч ирж байна. За тэгэнгүүт эднэр дээр маань болохоор wireless router tag маань гарч ирж байгаа. За энэ SSID-ийн нам гээд ингэж гарч ирж байгаа. За тэгээд энтэй ингэж холбогдчих юм бол энэ дээрээс энэ router дээрээс динамикаар хаяг явж байгаа. За энэ авч байгаа хаяг харагдаж байна. За одоо хоёр дахь алхам нь болохоор PC3-аас PC4 рүү ping хийх байсан. За тэгээд ping хийхээр байрлалаасаа шалтгаалаад өөр за одоо би энэ дээр шууд ping хийчихэнгүүт энийг явж байгаа. Тэгэнгүүт би нэг ингээд зэг нь холтгочихвол та өөрөө хэлбэл утас сүлжээнээс гарчин тэгэнгүүт энэ маань request time тавт гээд ийм болж байгаа. За энийг турших байсан. За тэгээд туршилтын тоглоом маань ингээд боллоо. За ингээд лаборатори 11-ийн даалгаврын тоглоог харагдаж байна. За тэгээд энэ дээр болохоор PC1 маань wireless router тэгээс динамикаар хаяга аваад тэгээд хооронд нь ping хийж утсан байгаа. Тэгээд асуулт нь хариулсан. За тэгэнгүүт эхлээд PC1-ийг wireless router тэгтэй холбоё. За энэ бол ер нь холбогдсон байна гэж харуулж байна. Тэгтээ refresh хийгээд за ингээ гарч ирж байна. Тэгээ ингээ connect боллоо. За тэгэнгүүт энэ болохоор динамикаар дээрээс хаяга авна. За ингээ 101 гэдэг хаягийг тэлтаалаа. За энэ PC1 маань болохоор access point тэгтэй холбогдно. За access point тэгтэй холбогдоод тэгээд хаяг авахтаа энэ wireless router тэгээс хаяг авнаа. За ингээд амжилттай хаяг авлаа. За PC-тгээс PC1 рүү ping хийж үзье. За энийг шууд simulation модон дээр нь харуулчихъя. За ингээд за SMP мессеж мань амжилттай очоод ирсэн гэж байна. За энэ дээр болохоор анхаарах хэрэгтэй нэг юм байсан нь ингээд энэ wireless routerтэй яг холбохдоо интернеттэй нь юус холбохгүй, интернет порттой холбохгүй, интернет портуудтай холбох байсан. Би ингээд switch-ээ шууд интернет буюу энэ порттой холбоод тэгэд миний холболж юус амжилттай болохгүйсэн. Тэгээд энийг айгүй анхаарах хэрэгтэй мэлээ. За тэгээд энэ дээр ер нь болчихсон байсан. Тэгээд энэ дээр болохоор PC тэгээд PC1 рүү ингээд сая SMP явуулахад PC wireless router тэг рүү орж гарч байгаа нь ялгаатай байсан. Яагаад тэгэхээр энэ дээр болохоор source IP хаяг нь 101 буюу PC 0-ийн хаяг байж байгаа. Wireless router-ээс болохоор wireless router гарахтаа source нь өөрчлөлт 100 болсон. За тэгэнгүүт access point дээр хөлдөл тавтагдаж байна уу гэд энэ нь бол тавтагдаагүй. Яагаад гэхээр access point чинь зөвхөн дамжуулах үүрэгтэй.